Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдөр бол миний нэгэн онцгой найзын үед чухал өдөр байгаа юм аа. Энэ өдрийг тохиолдуулаад би та нартай тэр найзынхаа тухай үлгэрийг ярьж өгөх гэж байна. Тэр найзыг маань Зэйн гэдэг үлгэрийн анхааралтай сонсхийг та нараасаа хүсье. Үлгэрийн маань нэр миний бүх судлууд. Зэйн хамаг чадлаараа гэрийн зүггүй. Ээжээ, хинч намайг ойлгохгүй юм. Ээж нь Зэйнийг тэрхэд тэр онцгой өдөр өнгөрсөн тухайгаа ярьж эхлэв. Өнөө өглөө уран зургийн хичээл дээр багш бидэнд туураагаараа зураг даалгавар өгсөн. Би туураагаа будаг болгохыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд багш надад биеэр өгсөн. Бусад тах намайг яагаад туураагаа ашиглахгүй байгааг минь ойлгоогүй учраас шоолж инээцгээсэй. Энэ нь чамд бусдаас өөр юм шиг мэдрэмж төрүүлжээ дээ. Тэгсэн. Гэхдээ будагч нь нэг их бүрээд баймаар зүйл биш шүү дээ. Бас тооны хичээл дундуур галын дохоо чангаар дуурсан. Ангийнхан маань таймнаар нэг игнэнд ороод жигсахад би ширээн доогуур нуугдаад чихээ дараал хашгирсан. Тэгээд тэд гараад явж гисэн. Харин би гал сүнөөгчд намайг олох хүртэл тэндээ л айсаар суусан. Өдрийн хоолны дараа хүүхдүүд хоолны саваа өөр өөрсдийн тавир дээрээ хураасан. Тэгингээ ангийн зарим хүүхдүүд маань миний сайн мэддэг видео тоглоомын талаар хоорондоо ярьж эхэлсэн. Би тэдний ярианд оролцохыг маш их хүссэн ч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байсан. Тэгээд би шалруу шигтэй тэр тоглоомын талаар мэддэг бүх зүйлээ ярьж эхэлсэн ч хинч намайг өөртөө ярьсгүй нэг мэдээгүй. Тэднийг холдоод явхаар би улам чам ярьсан. Тэд намайг савсаасаа гэж маш өссөн болохоор тэр шүү дээ. Гэвч хүүхдүүд шилэг ухааны хичээлд орохоор бэлдэж хэлсэн. Шилэг ухааны хичээлдээ бид гариг ирсэн талаар сурлаа. Багш маань бидэнд тус бүр гариг оноо өрч зурхыг даалгасан. Би өөрийнхөөрөө гариг зурхыг хүссэн. Ингээд зургуудаа үзүүлэх болоход би дахиад бусдаасаа өөр юм шиг мэдрэмж авсан. Багшд маань миний гарыг таалагдаж заавч нь хүчил бай шүү дээ хичээлсэн. Харин би үдээс хойш анги дотроо зав хайж өнгөрсөн юм да. Яагаад хүмүүс бүгд зөвхөн миний аутизм судлыг л хардаг юм бэ? Ээж нь Зэйнийг толны өмнө авчираад Харин надад бол олон өөр судлнууд харагдаж байна. Хэрв эдгээрийн нэг нь л алга болчих юм бол чи одоогийн шигээ биш өөр тах болчих нь. Би чиний нисгэгчийн судлыг харж байна. Бид хотод төрсэн үед чи үргэлж гэртээ харах замаа санаж байдаг. Халамжит байдлын судалчинд бусадтай ээлдэг хандхад чинь тусалдаг. Ангийн хэн нэгэн бусад хүүхдийг дээрлэх нь хөвгөлтэй гэж бодох үед чи л аврахаар очдог. Харин шударга байдлын судалчин чамд итгэл алдахгүй байхад тусалдаг. Бусад аав ээжүүд хүүхдүүд нь үннээ хэлээгүй байж магадгүй гэж санаа зовдөг бол би чиний үргэлж үннээ хэлдэг гэдгийг мэддэг. Миний хамгийн дуртай судал бол чиний сониуч зангийн судал. Бусад хүүхдүүд хичээл дээр унтаж байхад чи минь л үргэлж илүү ихийг мэдхийг хүсдэг. Гэртээ ирээд сурсан бүх зүйлсээ надад хэлдэгт чинь би дуртай. Заримдаа бүр асуусан асуултын чинь хариултыг мэдэхгүй байх нь ч бэ. ээж нь Зэйний бусад гайхалтай судлуудыг ч мөн тайлбарлаж өглөө. Ээж нь судлуудын талаар тайлбарлах тусам Зэйний өөртөө итгэл улам нэмэгдэж байв. Бүгдийг нь ярьж дуусах үед Зэйн өөрийгөө дахин хайрлах болсон байлаа. Зэйн гүйн гарч нарны дулаан гэлчийг мэдрв. Тэрээр бүх судлуудаараа бахархаж байв. Би дан ганц аутизмаар илэрхийлэгддэг юм биш. Энэ бол зүгээр миний нэг хэсэг. Өөр олон хэсгүүд нийлж намайг бүтээдэг. Би бүх судлуудаа хайрладаг. Учир нь тэдгээргүйгээр би биш байх байсан.